Энэ сайхан өглөөний мэнд хүргье. Өнөө өглөө Улаанбаатарт бүрхэг байна. Бороо орох байна. За өнөөдөр юун тухай ярилцах вэ гэвэл өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн авах гэж юу вэ гэдэг талаар ярилцъя гэж байна. Мөн өөрчилж болох зүйлээ зоригтой өөрчлөх гэж юу вэ? Аль алийг нь таних ухаан гэд нэг залбирал байдаг. Залбирал бол бас талархал гэдэг. Ерөнхийдөө би талархал, залбирал, хөдөлгөөн одоо ингээл иймэрхүү зүйлүүдийн тухайд нэлийн төлхөө яриад байгаа. Тэгээд өөрчилж чадахгүй зүйлээ хүлээж авах гэж юу вэ гэвэл амьдралд бол зарим зүйл бидний хяналтаас гадуур байдаг. Одоо хүмүүсийн зан, өнгөрсөн явдал, нас, цаг хугацаа гэдэг ингээд бид нар ямар ч хянах боломжгүй зүйлүүд байдаг. Ийм зүйлтэй бол зурж тэмцэх, тэмцэхийн оронд тайван хүлээн авах нь дотоод амар амгалан өгдөг байна. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн төлөө тэгдэг байж, ингэдэг байж, тэгсэн бол, ингэсэн бол гэдэг шаардлагагүй гэдгийг өөртөө сануулж ядг юм байна энэ залбирлаар. За өөрчлөлт болох зүйлээ зоригтой өөрчлөх гэж юу вэ гэвэл зарим зүйл биднээс шалтгаалдаг юм байна. Өөрийн бодол, сонголт, амьдралын зөв хэв маяг ч юм уу зөв буруу гэж амьдралын хэв маяг. Эдгээрийг бол нэг өөрчилж болох зүйл учраас бас өөрчлөх хэрэгтэй байдаг юм байна. Бодлоо өөрчилж болно, сонголтоо өөрчилж болно, амьдралын хэв маягаа өөрчилж болно. Би л хэд өглөө ерөөсөө босдгоо нойроо мангар харамлдаг байсан. Тийм учир шалтгаан нь бол орой эрт дотор унтдаггүй байсан юм байлээ гэж одоо ойлгосон. Гэхдээ одоо бол өссөн үедээ босдог. Энийг ингэж өөрчилж чадсан нь л нөгөө амьдралын хэв маягаа өөрчилж байгаа хэлбэр гэж бодож байгаа. Маш их чихэрлэг зүйл, гурил иддэг байсан бол одоо бас татгалзаж багасгаж ч юм уу болохыг хүсэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эрүүл мэндэд анхаарч байгаа бас амьдралын хэв маягаа өөрчилж байгаа зүйл гэж бодож байна. Тэгээд надад намайг ч гэсэн гомдоох үйлдэлүүд бол зөндөө болдог. Гэхдээ тэрэнд бол хэрэггүй маа гэдгийг нэгэнт тэр үйлдэлүүд өнгөрцөн учраас хэрэггүй маа гэдгийг ойлгоцсон учраас ингээд тэр зүйлүүдийг нэх гомдоол шаналаад байх нь бол гайгүй болсон юм аа. Тэг яад гэвэл ер нь миний сонголтын үр дүн байдаг. Гэхдээ энийг өөрчилж болох зүйл үү, болохгүй зүйл үү, энэний ялгаа заагийг олохын тулд бас юуг өөрчилж болох, юу хүлээн зөвшөөрч болох гэдгээ олохын тулд мэдээж энэ залбиралд бол гоё хэлсэн гэдэг мэрэгэн ухаан гэж тэрэн шиг ер нь бас ялгаа зааг нь олох ухаан хэрэгтэй байдаг юм байна. Товчхондоо бол энэ үг амьдралын тайван ухаалаг хандлагыг хэлдэг байна. Тэгээд ер нь залбирал бол талархал бол залбирал мөн гэдэгтээ би бол санаа нэг байдаг. Тэгээд талархал, залбирал, бясалгал, одоо нойр тэгээ өөр маш л олон зүйлийн тухай ярилцж байгаа. Та нартайгаа ярилцж байгаадаа маш их баяртай байна. Хаваалцаарай найзуудаа, баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.